Боловсрол динамит хүү шинжилгээ ухааны Human Channel үзүүлж байна. Өнөөдрийн подкаст өрөөнд Монголын дрон нисгэгчдийн холбооны тэргүүлэгч Наранбаатар урагдж ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ер нь бол DJI-ийн дрон гэдэг шиг тийм биднэрт ямар нэгэн лимиташн хязгаар бол байхгүй. Тэгэхээр яхаарахгүй одоо нисгэж хүний өөрийнх нь хариуцлага одоо нэг самбаачлах юунаас хамаарж хаалал хаана нисэх болцоод. FPV гэдэл тусад нь онцлоод байна шүү дээ. Яг ялгаа нь юу юм? Дотроо хичнээн олон төрөлтэй байгаа ингээд мэдээлэл хүргүүл. За фристайл энэ бичлэг их зориултай дрон ухсраа гэвэл дунджаар бүх юмтайгаа нэг 5 саяас доотлон эхэлнэ. Энд чинь freestyle racing одоо энэ tiny whoop гэдэг одоо ийм бас төрлүүд. Энэ дээр нь бас танайхан дунд чинь нөгөө кинонд бас уран сайханд бас байгаад байгаа тий. Бороонд ч гэсэн нисэж байгаа. Бид нар бүр усан дотроос нисэж болж байгаа.